talking this new training today. There watching it in the doors of Nami. So, hundreds of stick. Yeah. By doing what is this? What one was this doesn't want to be chatting, this doesn't want to be chatting. I just need a good chat, I just need a good chat. Yeah, I'm starting. Dr. Osman. Borхон байхгүй газар гэж байхгүй. Борхон байхгүй газар гэж байх. Бид хэрэг дээр гэж байдаг бол хамгийн дээр газар очсон ч борхон тийм дээ. Бид доор гэж үзэх юм бол хамгийн доор газар очсон ч тийм дээ. Бид амарлан хамгийн гоё газар очсон ч тийм дээ. Бидний бодлоор хідээж очимооргүй хідээж төсөөлөхгүй тийм газар очсон ч тийм дээ. Энэ болохны бидний таартай мөн чанарыг болон түүний хүчтэй байдлыг огт өөрчлөхгүй, түүний мөн чанарыг огт өөрчлөхгүй, түүний харин бурхан гэдгийг гэрчилж байна. Учир нь яагаад энэ ойлголт гарч ирсэн бэ гэхээр тэр доор байж үтсэн хүмүүс бурхан өөрсдөө хэрхэн хамт байж аврахыг харсан учраас бурхан бол хааж ирсэн аврах гэдэг юм гэдэг. Харин тэр дээр байгаа зарим нэг хүмүүс андаараа чигээрээ тэнгэрлөө оцсон учраас бас бид дээр бас итгэдэг байх учраас Есүс тэндээс ирсэн учраас бурхан хамгийн дээр ариун амар мөнхийн газар оршин байдаг гэдэг бид асуу. Өнөөдөр бүгд хамтдаа дуулаад 120 төгрөгөөс бид таавантай ватер хийж байгаа зүйл. Үр суулгагчд оролцоод юм аа гэдэг талаар ватер. За, дуулаад 126. Баяр хөөрийн өгсөхдөө. Эзэн Сионы онцлогчдыг буцаан гүнжих үед бид зүгж байгаа хүмүүстэй адилхан байна. Тэгээд ам маань нээдээр хилмон уугаагаар дүүрсэн. Тэгээд үндэстнүүдийн донд эзэн тэдний төлөө агуу үлсийг үйлдсэн. Эзэн бидний зориулсан агуу үлсийг үйлдсэн. Бид баярлаж байна. Аяа эзэн. Онцлогчдыг маань өмнөдийн гол горхинууд чиг буцаан авчираач. Нулимс туслуулан үр суулгагчид уухайн доотаа урагч хураах болно. Үртээ уутаа өөрөн уйлан наасааш явах тэрээр багцалсан тариагаа өөрөн баяр хөөрийн дуутай ирэх болно гэж хэлсэн. Амен. Бид нэг дуулал номыг их уншдаг байгаасаа гэж байна. Учир нь дуулал номон дээр яг бидэртэй адилхан хүмүүс янз бүрийн нөхцөл байдлаас бурхан тандан залбирсан залбирал яг бидэнтэй адилхан хүмүүс янз бүрийн нөхцөл байдал дотор бурханд аврагдаад тэгээ түүнийг гэрчилсэн тийм дуулуудаар дүүрэн байгаа гэж. Тэгэхээр та нар Христэд итгэхээс өмнө эсвэл эцэгнийхээ дараа олон удаа тэ миний зовлон чи мэдгүй. Чи ямар миний гутлыг өмсч үтсэн юм уу гэж хэлж үтсэн баг тэ. Хэлж үтсэн хүмүүст нь толгойд дахиад баригдчихлаа баярлаа. Я би ч нэгж хэлдэг байсан те. Чи юугаа мэдхээ? Чи миний амьдралыг мэдх юм уу? Чи хөл муутай байж үтсэн юм уу? Чи ганцаардаж бас чи доромжлуулж үтсэн юм уу? Чи дорд үтгдэж үтсэн юм уу? Чи ялгуур үзэлд ингээ байнга өртөж үтсэн юм уу? Чи юу үтсэн юм гэх нөгөө хүн заавал үзэх юм шиг те. Гэтэл өнөөдөр бурхан биднийг ямар ч нөхцөл байдал байсан тэр бол аврах чадaltaй эзэн гэдгийг бид мэддэг болсон гэж. Харин бид итгэдэг хэвээрээ байгаа юу үүнд нь гэдэг нь маш чухал зүйл байна. Тэгэхээр Израильчууд бол яасан бэ гэхээр ерөнхийдөө бол эхлээд 430 жил Египтийн дарлал байжгаад тэд нар эхэндээ бол хүндэт очноор явсан шүү дээ, тэ. Виз нь гараад тэгээд нөгөө Гошен гэдэг газар руу тэ Йосеф ах дүүсээ татаад одоо яг бүгдээрээ өөрсдийнхээ хэлээр ярил л да одоо тэ. Йосеф ах дүүсээ дэлхийн хамгийн гоё уулс болох Египт рүү татаад тэгээд тэд 430 жилийн дараа тэд нар яасан бэхээр тэндээсээ ерөөсөө ирж чадахгүй, хөдөлгөөн хийж чадахгүй, өөрсдөө ажиллаа сонгож чадахгүй. Тэд нар бүр хинч биш боол болсон хойно нь Мөсө тэднийг очиж бурхан арт түмнээ явуул гэж байна гэж тэднийг явуулахгүй байгаа. Тэднийг дарлж байгаа, тэднийг доромжилж байгаа. Тэдний хинбэ гэдгийг нь матсан тэр Египтийн фараонд хэлж тэднийг чөлөөлүүлсэн. Мөсө зүгээр нэг амаараа яриад идэх хүн биш. Түүнийг яриулж байгаа бурхан нь Египтчүүдэд наад хүнтэй чинь би хамт байгаа гэдгийг харуулсан учраас Египтийн хаан одоо Израильчуудыг тавьж явуулсан. Тэгээд тэд нар амлагдсан газар ирээд хэдэн зуун жил гоё амьдарсан. Тэгтээ тэд дандаа гоё амьдраагүй. Тэд нэр үргэлж бурханд дэрсэлж, үргэлж талархалгүй хандаж, үргэлж ямар нэгэн буруу зүйл эсвэл бурхны бэлдсэн зүйлийг биш, өөртөө ямар нэгэн зүйл олж авч чадах юм шиг ажиллаж,
Байнгын ямар нэг юм амьдралын нэг юм эргэлтэнд байдаг гэсэн. Бурхантай хамт баяр хөөрөөр дүүрэн, Бурханаас олдоод түүнийг дуудаж, түүний өршөөлийг хүссэн гашлан зовлонгоор дүүрэн амьдрал. Энэ ингээд нэг юм амьдралын эргэлтэнд байн гэж явшраагаа сүулдэ Бурхан тэднийг за энэ үндэстнийг дахиад нэг удаа төлөвлөлт явуулахаас аргагүй болсон байна гэд тэднийг Вавилончуудад 70 жилийн турш тушаасан. Бид эцэг эхчүүд болсны дараа хүүхдээ орхи гэдэг нэг юм арга байдаг тий. Наатаха орхи. Алич хана байж. Наатаха орхи. Үйлээд ич. Орхи. Хашгираад байна шүү дээ. Орхи. Хүмүүс хараад байна шүү дээ. Орхи. Өөлөг хашгираг, тийчлэг, хувцаа муухай болгог тий. Тэгээ одоо юу гэдгийг тий. Бүр чинээндээ хүртэл ойрлог тэгээд заримдаа хариулдаггүй юм байна гэдгийг мэдэж ав. Заримдаа хайртай хүмүүс хүртэл харсаар ээжж хөдөлдөг юм байна гэдгийг мэдэж ав. Заримдаа яаж ингээд тийчилсэн, яаж дураараа загинсан буруу зүйл бол буруу чигээрээ намайг дэмждэг хүмүүс байдгүй, намайг өмөрдөг хүмүүс байдгүй байна гэдгийг ойлгож ав. Орхи гэж. Бурхан Вавилонд очисон Израильчуудыг тэгтээ орхиогүй. Бидний Бурхан эзэн биднийг гиндүүлж гим хийлгээд дараад нь харвуу та нар би яг ингэ мэдчихсэн гэж тавладаг тийм Бурхан биш. Тийм төрлийн нэгэн биш. Бурхан биднэрт үргэлж хайртай байдаг. Хажуутлынхаа хүний хардаа наад хүнд чинь Бурхан ямар хайртай гэж. Бүр ганц байгаа хүүгөө хүртэл наад хүний чинь төлөө загалмаа дээр хадгалан алуулсан гэж боддоо. Наад хүн чинь мэддэг ч юм уу ч юм уу. За ингээд Вавилонд 70 жил бол Вавилон руу төлөгдөж очиод тэд чинь нөгөө нэг олзлогдсон байгаа даа. Саяхан хотоо хамгаалаад Бурхан бидэнд ялтыг үүнгээл Иерусалим ерөнхийдөө бол 14 удаагийн бүслэлт маш том тулалдааныг давж гарсан дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн тийм хот байгаа. Иерусалимыг одоо судлахаар яадаг вэ гэхээр жоохон нэг байшин барих гэхээр доороос нэг юм гараад ирдэг. Хүүх ямар гоё юм бэ гэдэг ухаан готл эхлээл одоо исламын шашны үеийн дундад зууны үеийг гарч ирэл тэр шалыг ингээл жоохон за нэг чухал биш юм байна гээл төм зөхон готл доороос нь шууд ромчуудыг гарч ирэл. Тэгвэл төм зөхон гот доороос нэг грекүүдийг гарч ирэл ингээд бүр соёл иргэншил гэдэг чинь тэр хотод хид хідэн давхар байдаг. Иерусалимыг тэр амар амгалангийн хотыг Бурхан дайснуудад өгнө гэсэн бодол. Иерусалим эзлэгдэх, хаалгууд нь эвдэгдэж шатаахдаг хүртэл Иерусалимын оршин суугчдад дайн болгон дээр л Бурхан биднийг ашихгүй. Бурхан ашихгүй. Иремая ишвэрлэгчдэр очиод Бурхан юу гэж юм? Хотыг дайснуудад өгсөн та нарыг бууж өг гинэ. Бурхан арт түмнээ хотынхаа хаалгаа онгоолгоод дайснуудад бууж өг гэж хэлэхүү гэж. Гэтэл тэд нар нэг юмыг ойлгохгүй шин. Тэд нар нүдэн дээр хотынхаа хаалгыг онгоолгож өгж ялагдах тухай яриад байгаа боловч үндэ зүрх сэтгэлийнхаа хаалгыг гим нүгэл болоод Бурхны хүсдэггүй зүйлүүдэд айл хэдийн онгоолгож өгөөд амьдралаа эзлүүлсэн гэдгийг тэд нар өөртөө хүлээн зөвшөөрөхгүй байгаад байна. Тийм учраас хотоо эзлэгдэг бол Бурхан биднийг орхилоо гэж яриад байгаа боловч өөртөө энгийн өдрүүдэд амьдарч явж байхдаа зүрх сэтгэлээ Бурхны бити онгоолгороо гэсэн тэр зүйлүүдэд онгоолгож өгөөд Бурхны өгөхийг хүссэн зүйлүүдэд харин хичээл чармаалттай хандаагүй гэж. Ингээд 70 жилийн боолчлол байсны дараа тэд эргэж ирж байгаа хэсэг гарч байгаа байхгүй юу? Одоо харьцаа гэж. Тэдний хизээч мөрөөдөөд харж чадна гэж бодоогүй тэр Израиль руу төрлөх нутаг руу харийн хаадууд та нар одоо хайр гэж. Яагаад яах вэ? Та нар хайр. Харин тэд нар яг тэр үед эзэн үгэндээ хүрдэг нэгэн гэдгийг дахин санаж байгаа. Та нарыг би тушаан гэхдээ та нарыг буцааж авчирна. Би та нарыг хизээч арахгүй. Та нар бол миний үндэстнүүдийн дундах миний эзэмшил. Та нар бол миний ард түмэн. Хинч юу гэж хэлсэн та нар ямар ч нөхцөл байдал орсон, ямар ч алдаа гаргасан тэгээд Бурхан чи хаана гэн чи тийм сайн Есүс итгэдэг юм бол тэгээ яагаад ийм байгаа гэж хэлсэн ч гэсэн чи бол миний хүүхэд, чи бол миний ард түмний нэг хэсэг. Чиний одоогийн нөхцөл байдал би чамайг хайсан гэсэн утгатай ерөөсөө хамаагүй. Харин би чамайг соргож байгаа илүү хүчрхэг болгож байгаа. Би чамайг буцаагаад байранд чинь тавих болно. Харин чи одоо надгүйгээр тэнж болохгүй гэдгийг ойлгосон биз дээ гэж Бурхан хэлсэн. Вавилоноос ирж ирсэн хүмүүсийн хамт нэг явж ирсэн те. Өөстө манай өвөө ингээд анх Вавилонд олзлогдож ирэхдээ ярьдаг гэсэн байхгүй. Тэр Иерусалим хотын гадаа тэнд нэг тийм тосгон байдагсан. Тийм толгоон хажууд. Тэгээ тэнд уг нь бол Давид хаан ингэж исэн гэсэн манай өвгдээцэн гэр орон төрлөг нутг нь яг тэр гэсэн гээд
Бүгдөө хоорондоо яриад бөөн баяр хөөр эргэж ирж байна. Тэдгээр хүмүүсийн талаар ярьж байна. Эзэн Сионы олзлогчдыг буцааж авчирхад бид зүудэлж байгаа хүмүүс шиг байсан гэж. Та нар ингээ гадаад мадад очиод анх онгоцны бод дээр очиод ингээд ийм зүудэлж байгаа юм шиг байдал орж ирсэн үү? Би төрийн ордонд ороод анх зүудэлж байгаа юм шиг болж утсан. Дандаа таньдаг хүмүүс яваад. Зуртаар тардаг хүмүүс яваад. Тэгвэл зарим нь толгоо молгоо дохиод бас цуглаанд анх ирсэн өдөр яг тийм зүудэлж байгаа юм шиг байсан. Хөш хүмүүс юм найрсаг билүү? Хөш хүмүүс бүр ингээд нэг зүгээр ингээд яг хэн зориулж дуулж байгаа юм гэдэг дуулснаа ингээ өөлөөд идэг билүү? Хөш энд гоё ах урд гарч ирчээд энэ одоо ямар сони юм бэ? Ариун бол гэдэг нэг өндөр одоо ариун бол тастар гарч ирээд ариун бол дах тэр үед зоос хоёлын үйлдвэрт нөгөө нэг юм дархан байсан байхгүй юу? Мэргэжлэн тийм гэж бол би сонсч байсан. Тэгс чинь урд гарч ирэл бидний гмийг уучлаач Есүс аа. Бүгдээрээ хамт уулзгая гэдэг ингээд бүр яг урлагийн хүн шиг. Тэгээ би өөр ингээ гайхаад энэ чинь. Тэгээ дараад нэг мэдсэн чинь би хамт уулздаг хүмүүс нь болсон байсан. Хүнийхээ нэг болсон. Тэд нэр буцаж ирж явахдаа үнэхээр гоё. За эзэм дахиж би тэхгүй. Дахиж би таны замаас явахгүй. Би хаанч очисон та байдаг юм бэ. Гэхдээ би хаанч очисон танд үйлчлэн гэж байдаг юм. Учир нь та өөрийнхөө байлгахыг хүссэн газараа л намайг ашигладаг юм байна. Би байгаа газар болгоно бурхны ажлыг хийнэ гэж утсан чинь бурхны байгаараа гэсэн газар байгаагүй бол хэдийгээр бурхны талаар ярьсан ч гэсэн бурхны ажлыг хийх гэсэн ч гэсэн та зөвшөөрөхгүй бол болдгүй юм байна. Бурхан минь таны хүссэн газар таны бэлдсэн төлөвлөгөөний дагуу таны хайр инэрлийн дунд алхахад таны дотор даруугаар дуулууртаагаар алхахад та туслаач. Би дахиж ингэж явахгүй. Тэднэрт бөөн амлалт, бөөн баяр хөөр буцан ирж ирсэн баг. Бүгдөө энэ дэлхийн өвчин, зовлон, гэм, нүгэл, өр шир, харилцааны асуудлууд, ганцаардал, гологдол, шилэгдэлтэй тэр янз бүрийн зүйлүүдээс эзнээс ивэл аваад баяр хөөртэйгээр буцаад байрлалдаа ирж ирсэн, буцаад сэтгэл сэргижсэн тэр гайхалтай өрөөлийн өдрүүдэд бүгдээрээ санацгаая гэж. Бид өнөөдөр биднийг боолчилдог, биднийг хүнд байдалд оруулдаг, биднийг ганцаардуулдаг, биднийг орхидог тэр тийм газар руу дахин явмаар байна гэж юу? Бид Израилчуудын яадаг дахин давтмаар байна гэж юу? Би та бүхнийг тэгж хүсдэг гэж бол өөртөө бодохгүй. За ингээ Вавилоны төлөвлөлт амьдарч байсан тэдний хувьд эргээд нутагтаа ирээд бурханд хөндлөлийг өргөнө гэдэг нь итгэхийн аргагүй сайхан зүйл байсан. Бас нэг зүйл нэхэд нэрээ уучлж байгаа юм уу? Нэрээ намайг хүлээгээд авчиж байгаа юм уу? Нэрээ юу дээ? Ингээ санджиж байгаа мó хоёлаа гэдэг шиг. Тэг ингээд амар муудалсан, маш муудалсан найзтайгаа та сайндж үзсэн үү? Ингээд дуусчдаг те. Уг нь ингээд хид хидэн анги сериал үргэлжлэх ёстой байсан юм шиг. Үргэлжлүүлээд яг уурлах ёстой, хариугаа авах ёстой байсан юм шиг те. Тэгэл ингээд баахан төлөвлөгөө бодсоо би ёстой ингэн ёстой. Яаж ийна гэж чинь нөгөөт нь үрсэн. Уучлаарай гэмт нөө бүх төлөвлөгөө нураал. Йоо, ингэхээс бол чи яах гэж. Тэгэл ингээл зүв төгөрлцдөг шээ тий. Бурхан биднийг яг тэгж уучлалдаг. Хүмүүс бүр намайг юу хийснийг мэдэхгүй байгаа. Та тэг намайг уучлалсан юм уу? За хүмүүсийн мэдж байгаа хэсгийг уучлалсны чинь би бол ойлгож байна. Тэгээ би ингээ авчирд. Харин та миний зүрх сэтгэл дотор юу хийснийг мэдж байгаа мэж намайг ингээд уучлалж байгаа юм. Яг тэр хэсгээс болж бид уйлдаг. Яг тэр хэсгээс болж бурхан ямар гайхалтай өршөөлийн бурхан бэ гэдгийг бид боддог. Бид бие биенийхээ өмнө итгэдэг дүр гаргах гэж энэ цуглаан дээр цуглаагүй. Харин хамтдаа эзнийг хайх гэж цугласан юм. Бас хамтдаа нэгнийгээ эзнийг хайхад нь туслах гэж цугласан юм. Хамтдаа итгэлийн гэр бүл байдаг гэдгийг надад итгэлийн гэр бүл гэдэг нэг сайхан гэр бүл байдаг гэдгийг мэдрэхийн тулд надад бас бид янз бүрийн ах дүүс байдаг. Надад дууддаг эзэн байдаг, намайг хайрладаг эзэн байдаг, намайг уучладаг эзэн байдаг. Намайг аврахын тулд цорын ганц хайртай хүүгээ өгсөн бурхан байдаг гэдгийг мэдхийн тулд амралтын өдөр энд ингэж цуглдаг. За ингээд бурхны өөрсдөд нь ямар гайхамшигтай зүйл хийснийг тэд нар одоо ингээд ярьж эхэлж байгаа. Тэд нэр Бабилон руу явж явах үедээ тэрийг бол ярьж чадахгүй шүү дээ, тий? Ойлгомжтой тийм үү? Бурхан хаав нь мэдгүй ямар ч гэсэн биднийг ингээд ялагдуулчлаа гэж. Гэтэл бурхан биднийг тэднийг ялагдуулсан биш. Тэд өөрсдөө ялагдсан. Ингээд яваад Дуулал 26-гийн бүгдээрээ хамтдаа ингээ харах юм бол 3 дугаар ишлэгийг харъя. Эзэн бидэнд зориулан агуу үлсийг үйлдсэн. Агуу үлсийг үйлдсэн үү?
Төмөрийн хүн израилчуудын түүх уншаад иж болохгүй шүү дээ. Монголчуудын түүх унших хэрэгтэй. Оюун гэрлийн түүх унших хэрэгтэй. Тийм үү? Хишиг долгорын түүх, одоо цоожидын түүх бид нар эндээ Библиэсээ тэр түүхүүдийг унших хэрэгтэй. Эзэн надад агуу хөлсийг хийсэн гэж өөртөө зориулан өөрийнх нь амьдралыг гэрчлэн уншдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ эслүүдийн чи ард дандаа гинлээ гэж унших болчиход байгаа байхгүй. Израильчуудад тэгсэн гэжээлээ. Гинлээ гэж. Өөрт нь ямар ч хамаагүй. Танд хамаатай. Та энэ тэнд байж утсан Бурхан тантай хамт байсан. Харин Бурхан танд өөрийн нэрээр агуу үйлсийг хийж өгсөн үү гэдг нь маш чухал зүйл. Эзэн ард түмнээ боочлоод чөлөөсөн тухай яг энэ хэсэг бас ишүүдлүүлгийн тухай хэсэг гэж бол эрдэмтэд судлаачид итгэгчид бол мэдсэн. Тэрний үхээр Есүс дахин ирэх тухай. Есүс дахин ирнэ. Гоё юу? Энэ бол маш гоё. Израильчууд Вавилоноос хурж ирээд нутагтаа ирсэн. Харин тэгсэн чинь нутагтаа байж ирсэн нөгөө израильчууд нөгөө юудаа дургу, ёосон хүн хоёуланд дургу гэдэг шиг те хонстоо дургу, хоноосон хүн хоёуланд дургу гэдэг шиг. Та нар хэн билээ гэсэн чинь. Бид нар Вавилон төлөгдөж байгаа гэсэн израильчууд байна. Та нар нэг сайндаа нэг тийшээ явцсан юм шиг буцаж үрж ирээд айтайхан амьдарч ягаад бид нар болоод ах чинь тэ тэгээд сүүлдээ тэд нар яасан бэхээр энэ баяр хөөрөөр дүүрсэн эзсэн хүмүүс хожим нь Самар аймгийнхан болж хувирсан байна. Тэднийг яг нутагтаа байсан израильчууд та нар солигдсон хүмүүс, соёл холигдсон хүмүүс. Та нар бол сонин хүмүүс. Та нар бол яг ингээд бүр шийтгэл амсах гад Бурхан яагаад та нарыг авч яваад биднийг үлдээсэн гэж бодож ин гэдэг ч юм уу. Хүний янз бүрийн тайлал, Библийн бос, Бурханы бос, хайрын бос, өршөөлийн бос тэрхүү үзэл бодлосоос олж израильчууд ард түмэн дотроо самарчууд гэдэг хүмүүсийг бий болгосон. Бүх хүн гэмтээ, бүх хүн алддаг. Харин Бурхан бүгдийг хайрладаг, бүгдэнд нь өршөөл хайраа үзүүлдэг. Энэ маш чухал зүйл байна. Хэрвээ хэн нэг нь алдаж явж байгаад Вавилоны төлдөг шиг юмд явж байгаад амьдралаас төхрөөд эргээд ирэхэд цуглааныхын өмнөс израильчууд гэсэн. За яасан? Гахаа хариулж байгаад ирсэн үү? Төөрж байгаад ирсэн үү? Вавилонд байж байгаад ирвүү гэд ингээд авах юм бол өөр хаана очих юм бэ? Би та бүхнийг эргэж ирж байгаа, алдагдсан байж байгаад олдож байгаа, өгсөн байж байгаад амьд болж байгаа. Тэдгээр хүмүүсийг яг Есүс эзний зүрх сэтгэлээр хүлээж авдаг хүмүүс байхыг энэ удаа яг энэ эндэр дээрээс эзний өмнө бас хажуучин сууж байгаа Бурхны хайрладаг хүний өмнө уриалж байна гэж. За ингээд өнөөдөр 4-р эшлэгийг харах юм бол аяа эзэн олонлогчдыг өмнөдийн гол горхнууд шиг бутааж авчираач гэж хэлж байна. Амен. Одоо яг энэ үзэгдлийг бид ингээд харж байгаа. Зарим фэйсбүүк дээр гэж байна. Гол орсож чинь. Тэ? Саяхан ингээд нэг юм хаар машин зашинтайгаа одоо ингээд шууд нэг юм сайр байж исэн газар одоо яг ингээд гол орсон ирж байгаа. Энд гол орсдог байсан. Үнэн үү? Үндэн эндээс тэр хүртэл өргөн гол орсдог. Үнэн үү гэдэг. Энэ сайхан худлаа ярьж байна. Жаахан байж чинь яг ингээд хавар ингээд урсаад ирдэг штэ тэ. Гээл гой түрээл. Би цүн төрөх үеийн тэр нэг юм мөсний шажигнааныг сонсох айгүй дуртай. Тас гээл. Тэ? Тэгэл ингээд дуграал хөдөлгөөнд ороод тэнд нэг юм амьд юм байгаа юм шиг. Ямар нэгэн зүйлийг өгсөнгөө ботсон чи амьд байхыг харахгүй. Надад анх Библийн талаар зааж ирсэн пастор ч нэг удаа номлолынхаа сэдвийг ингэж нэрлсэн байсан. Үхсэн модонд хавар ерөөсөө ирдэггүй юм аа. Мод үхсэн бол өвөл бол бүх мод л үхсэн юм шиг харагддаг шүү дээ. Тэгвэл үхсэн модонд л хавар ирдэггүй. Харин үхсэн юм шиг харагдж байгаад хавар ирж байгаа моддод маш их байгаа гэж. Бид нар нэгнийгээ бүгдөө л адилхан л гэм нүгэлтэй бүгдөө л алдаж ундаг амьдралаар амьдарч байж хизээч тэрэнд хавар ирэхгүй мод шиг хандаж болохгүй гэж. Та нар өөрсдөө ч гэсэн амьдралын хүндийг туулаад явж байгаа үедээ надад хүмүүс тэгж хандаасаа гэж хүсэхгүй үсттэй. Намайг услаасаа. Би мод бол миний доор цас аваалж өгөөсэй. Тийм үү? За ингээд Вавилоноос буцаж ирж байгаа израильчүүдийн талаар бүгдээрээ хангалттай ярилцсан гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн хамгийн гол ишлэл болох би та бүхнийг энийг бас уншиж бас бичиж авч дэвтэр дээр бичиж аваасаа гэж хүсэж байгаа. Тэрнийхээр нулимс туслуулан үр суулгагчид уухаан дуутай ургац хураах болно. Үртээ уутаа өөрөн наас цааш явагчид багцалсан тариагаа өрөн баяр хөөрийн дуутай
ирэх болно гэж байна. Амен. Та үр суулгасан бол үр суулгана гэдсэн зүгээр нэг үрийг авчиад нэг хуруугаа доож байгаа дотор нь хийгээд шороогоор болчихыг хэлэхгүй шин. Эхлээ хөрсөө харна шин. Би энэ тарих газар мөн үү шүү. Би энэ тарьсан чи ургацсан чи хэр удаан ургах вэ гэж. Одоо ингээд Улаанбаатар хотод ингээд нэх гой тарьсан моднуудыг хэдхэн жилийн дараа тайрж байгаа гарахаар тэрийг тарьсан хүмүүс нь жоохон бодох хэрэгтэй байсан юм болоо гэж заримдаа надад бодогдтыг. Өнөөдөр таны амьдралд Бурхан яг таныг яг одоо байгаа газар, одоо байгаа амьдрал, одоо байгаа ажил, одоо байгаа харилцаан дээр ямар нэгэн урт хугацааны үр жимсээ өгөх, үр суулгахыг хүсэж гин үү? Эсвэл таныг наан чин би чамайг юм тариараа гэж зөвшөөрөөгүй. Наадах чинь бол чиний хувьд Бабилон. Чи наанаас нутг руугаа боцсон. Би хаан чамайг байлгаж, хаан чамайг ашиглахыг хүссэн бай. Чи тэнд очлоо. Ямар ч үр тарьсан тэр чи үр дүнгүй байх болно. Харин миний тариараа, миний байгаараа, миний чамайг ашиглахыг тарьсан газар чи ганц үр суулгахад тэр чинь ой болно. Ганц үр суулгахад тэр чинь талбай болно. Харин надгүйгээр, миний сүнсгүйгээр хилэлцэж, миний сүнсгүйгээр тарих юм бол тэр чинь урахгүй. Бага хта Робинсон Крузо гэдэг ном уншижсэн. Уншижсэн хүмүүс байна уу? Уншижсэн хүмүүс байна. За Робинсон Крузо гэдэг нэг нөхөр энэ их алдартай энэ 1710 оны орчим бараг бичигдсэн баха. Бараг айгүй олон жилийн өмнө шүү дээ. Манай амар санаа эднэр хоор байлдаж явах үед л бараг бичигдсэн юм шиг байна. Чингүнжээ үедний бослохоос өмнөхөн бичигдсэн юм шиг байна. Хөлөг онгоцон сүрээд арал дээр үлдчихдэг. Тэгэл тэр хүн арал дээр хинч байхгүй. Хинч хоолой дээрээ босоороо ажилдаа яваараа гэхгүй. Хичнээн л бол хичнээн хэмжээгээр унтаж болно заа. Ахтай амьдралч дандаа унтаад залхуураад хин нэгнэр даалгаад хин нэгнээс зээлээд хин нэгнэр хийлгээд байдаг юм биш. Заримдаа өөрөө хийхээс аргагүй. Робинсон Крузогийн түүхэл хамгийн гол нь тэр арал дээр тэр хүн хаягдаад өөрөө хийх болчдөг. Тэгээ би тэр түүхийг дахин уншдаг байсан. Тэр түүхүүд их зарим их гоё хэсгүүд гардаг. За ямар хэсгүүд гардаг вэ гэхээр тэр нөгөө нэг энэ хэсэг хугацааны дараа ингээ харж нөгөө найзуудтайгаа хамт сууж явжсэн хөлөг онгоцсон сүнчгсэн доторх бүх хүмүүс нь өвчгсөн усан туугдаад арал дээр нөрөөд ирдэг баг. Нөгөөдөг чи ороод хэрэгтэй бүхнээ авна штэ тэ хэрэгтэй бүхнээ авч. Тэгэхээр тэр хөлөг онгоцноос алт мөнгө нэх аваагүй. Угүй арал дээр хинтэйгээ шудалтай хинтэж гайхуулах юм тэ. Харин багжны хайрцаг олоод би Эрдэнэсээр дүүрэн авдар олсон юм шиг баярлсан гэж бэлдсэн байгаа байхгүй. Яг тэгвэл алтаар ямар хадаас хадах юм биш үү? Алтан голоозаар. Ингээд багжны хайрцагтай болсон тэр дараад нь нэг зүйл байдаг. Самтргүй нэг шуудаа байдаг байхгүй. Шуудаа байгаад ингээд гөвчдөг. Эргүүлээд ингээд гөвчдөг. Хэсэг хугацааны дараа харсан чинь нэг юм ургамал ургаж идэг байхгүй. Нэг таньдаг ургамал. Очиж харсан чинь 10 хитэн төрөө ургацсан байдаг баг. Энд ягараа англид ургадаг 10 байдаг байна. Би энд шуудааг өвсөн штэ. Тэр шуудаа тэр хог дотор нь ургах чадaltaй 10 байсан. Бидний амьдралын хамгийн хүндэгцэн үед ч гэсэн Бурхан биднийг хайрлах шалтгаан байж л байна. Хүмүүс биднийг бүгдөө жижилж явах тэр үед ч гэсэн Бурхан биднийг дахин сэргээх шалтгаан байж л байна. Бурханы зүгээс юу ч дуустдаггүй. Хүмүүсийн зүгээс заримдаа дуустдаг гэж болно. Үргэлжлүүлэхийг хүссэн чинь амьдрал нь дуусчихна. Харин гэтэл тэр үр ургасны дараа яадаг вэ гэхээр нөгөө чинь тэр арал дээр тэр хідэн 10 төрүү шиг хайртай юм байхгүй. Өдөр болгоо очоод за би хэтрүүлээд туслаад бүр ингээ ялзруулчих вэ дээ. Тэ? Тэгэл ургаад ирсэн нөгөөх нь эхлээд ганц хоёрхан төрөө байсан бол хэсэг хугацааны дараа яасан. Тэр төрүүн дээр чинь нөгөө хэдэн 100 төрөө хэдэн 10 төрөө харагдаж байгаа шин. Тэднийгээ хурааж аваад одоо яг идэж болохгүй. Тэр чиг маш их үзэж байгаа. Гэхдээ идэж болохгүй. Гэхдээ илүү ургац авахын тулд идэхгүйгээр дахин үргэлжлүүлэн хэдийгээр гарн дээр нь буудаа байж байгаа ч гэсэн дахин үргэлжлүүлэн дэсэх хэрэгтэй болсон. Тэгээд тэднийгээ бас суулгасан. Дараад нь нөгөө төлөө орсны дараа дахиад тэднийгээ бас суулгасан. Тэгээд нэлээд хугацааны дараа
Горил зураас очих. Нулимсгүйгээр таригдах зүйл гэж байхгүй. Сорилтгүйгээр хийх зүйл гэж байхгүй. Хичээл чармаалт гаргахгүйгээр хийгээд бүтэх зүйл гэж байхгүй. Израильчууд 70 жилийн хугацаанд Бабилонд боочлогдож явахдаа тэд одоо ингээ бөнгөсөө. Намайг Израиль хүн гэж хэлхий хар. Миний өмсөж байгаа ховдос хонор бүх юм Бабилон. Би Бабилон хүн. Би буцагч. Хаашаа буцах юм? Хаана очих юм? Бабилон шиг гоё амьдрал одоо ингээд энд хөлөө олж байжснаа буцаад очиод тэр булан эзлэлтэнд дэвдэрсэн Израиль очиод дахиад тэр хотыг босгоод дахиад зоох хөвчөдгүй чадахгүй. Эндээ гоё. Ингээд үлдсэн хүмүүс байгаа. Зарим үгүй. Бурхан бидэнд үр дүнг өгнө гэж амласан газар. Тэнд хэдэн ч удаа хүмүүс нураасан бурхан хэдэн ч удаа босгох бурхны төлөвлөгөө хайр инрэл байгаа. Тэнд хүмүүсийн нүдэнд маш нураг ямар ч боломжгүй болсон харагдж байгаа боловч бурхан тэнд биднэрт тэр газрыг биднэр сонгож өгсөн учраас тэнд тарих бүр оргоно. Тэр бол сүү балаар орсдог газар. Тэр энд итгэхээр бурхан ард түмний амьдруулахаар сонгосон газар. Тийм учраас хүмүүсийн хувьд боломжгүй тэр зүйлүүд тэнд боломжтой байх болно гэж. Өнөөдөр Израилийн талаар, Израилийн усны хоолойны талаар ярихад 400 км-ийн зайнаас дотор нь мөнгөлсөн турбагаар цэвэр ус татчих шүү дээ. Та 400 км турбаны дотор өнгөлсөн мөнгө бодон гот ямар их мөнгө юм болоо тий. Одоо өнөөдрийн үгийн төгсгөлд Галаат номын 6-гийн 9-ийг би бас тааханд дуудаж өгмөр энэ тэрнийхээр сайныг үлдэхдээ үл зурцъя. Учир нь би шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Амен. Та тариагүй бол ямар ч үр урахгүй. Та хүмүүсийн тариад ургуулад хүртэж байгаа юмыг хараад тэднийг нэг ид чидтэй амьдралаар амьдраад байна гэж одоо бодхоо болно. Бурхан тэдэрт өөр хандаад байна гэж бодхоо одоо болно. Бурханыг ядгар үзэлтэй гэж бодхоо одоо болно. Тэднэр тарж явах үед та унтчихсэн юм байна. Тэднийг усалж явах үед та хүмүүс татархаа явж исэн юм байна. Тэднийг ургацаа хүрээх үед та тэднийг надад ийм их юмтай байж надад хуваалцчих болно шүү дээ гэд ингээ явж исэн юм байна. Та тариагүй учраас урахгүй байгаа юм байна. Тарж байна уу? Ургацаа арчилж байна уу? Ургацаа дүнгэж ургаад эхлэн гот нь идэхгүйгээр дисэж байна уу? Тэр бат. Одоо маа дэлхийн зүүн байгууллагад ажилладаг хүмүүс байна. Дээр үед надад дэлхийн зүүн олон улсын байгууллагад ажилладаг нэг найз байсан. Тэгээ тэр нэг өдөр яг давхар ажилладаг байсан. Тэр нэг өдөр над дээр хурчээд танаа булганыхын ёстой залах уу гэд явдیں۔ Яач байгаа ингээ би чи яг үндэ яг нөгөө Бабилон дотсон Израильчууд чиг болгон төрөөгөн байж амар болгонсаг байхгүй юу би. Яасын масын гэж аавынхаа нутгийг өмөрөө боо юм болсон чинь. Ийм боллоо сайна. Чи нутгийнхаа төлөө аавынхаа нутгийн төлөө залбираас гадна юм хий. Ажил хийх талаар урайл. Дэлхийн зүүнд гэр авах хүсэлт ирсэн. Хүсэлтийг өглөө, гэрээ өглөө. Хэсэг хугацаанд нэг жилээ 2 жилийн дараа ч гэнэ. Дахиад гэр авах хүсэлтэн дотор нөгөө гэр өгсөн айл нь явж исэн гинэ. Тэгэхээр нь яваад очсон чинь 30 хэдэн үнэтэй нэгтлийнх нь хан цөмөрцөн хашааных нь моднод нь унтсан баг ой дотор айл гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг хараад гэр аваачиж өгсөн хүн дахиад нэг удаа очихдоо тэр аваачиж өгсөн гэр нөгөө барьж өгсөн гэр тэр гой ингээл эсхийн үнэртэй мод үнэрчсэн гэр нь ямар болсон байхыг харахтаа хаж өмөргөө санагдсан. Зарим хүмүүс хизээч тэгж энэ тэнд хүсэлт гаргахгүйгээр Бурхны өршөөлөөр амьдардаг. Учир нь тэр хүмүүс тарих ёстой гэдгийг мэддэг учраас. Бид итгэлээрээ тарьцгаая гэж. Амен. Бид өнөөдөр тариад ургуулад маш их зүйл хурааж байгаа хүмүүсийг чи хуваалцах ёстой шүү дээ. Илүү байгаагаа хуваалц гэдэг үстэй гэж хүний тарьсан ургац руу харж ингэж явахын оронд өөрөө тариад хэсэг хугацааны дараа хураагаад өөрийнхөө юмыг идээд Бурхан талархаад үр хөвгтөдөө бахархаад өвлүүлээд амьдарцгаая гэж бол хэлмээр байна. Та тариагүй учраас хураах нөхцөл байдал гэж байна. Гэхдээ тариагүй байхад ургадаг нэг зүйл байд. Ядуурал, гологдол, хүмүүсийн зай авалт, нүүр буруулалт, дасралтгүй зөхрөл, бүтэмжгүй байдал,
одоо тэ үр бүтээмж муутай амьдрал гэх мэт зүйлүүд хэрвээ та тарихгүй бол таны амьдралд өөрсдөө бүр жигтэдэл ороод ирнэ. Хэрвээ та тариад эхлэх юм бол эдгээр зүйлсүүд таны амьдралд байхгүй байх. Эдгээр зүйлүүдийн дарамт нь ажил хийгээд олж байгаа дарамтаас хамаагүй их байдаг. Ядуурлыг мэдэрч байгаа дарамт нь ажил хийгээд ингээд бүтэмжгүй байх, дахин оролцож байгаа тэр дарамтаас хамаагүй их байдаг. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ энэ Вавилоноос эргэж ирж байгаа израилчуудын төр сэтгэлээс чухал нэг зүйл вэ. Тэд нэр 70 жил цөлөгдсөн ирнэ. Нутагтаа очиод эзэн биднийг нутагтаа аваачихаа ингэн тэгнэ гэсэн зүйлүүдийг зүрх сэтгэлдээ тарьчихсан байсан учраас хүмүүс яаж хүлээж авч байгааг намаагүй тэд нар хурж ирээд Израильдаа эргэж хурж ирээд тэд нар дахин амьдралыг цэцэглүүлж хотуудаа барьж Израиль улсыг хамтд нь босгож чадсан байна. Би та бүхнийг яг өөрөөсөө яг энэ цаг учраас яг энэ өнөөдөр асуугаасаа гэж байна. Та хаана явж байна? Та бурхны таны байгаа цагсан газар явж байна уу? Эсвэл тэр газараас нь гараа авсан шал өөр газар те дахин угаасаа бурхан дэмжихгүй байгаа. Өөрөө ургуулахгүй хизээж урахгүй зүйлийг дахин хийгээ яваад байна уу гэдэг бодож байна. Филиппой 1:16-д юу гэж хэлсэн бэхээр та нарт сайн зүйлийг ихлүүлсэн тэрээр Есүс Христийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би итгэж байна гэж хэлсэн. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрэв бурхан наад үрийг чинь таныг тарь гэж хэлсэн бол ургах болно. Ургах болно. Амен. Хулсны түүхийг бол ярих шаардлагагүй байх гэж. Хулсны түүх эхлээд ингээд тарьчихна. Юус харагддаггүй гинэ. Бараг ухаж аваад энэ хөр ер нь урахгүй гэж харж бар гинэ. Тэгэл ингээд байжгаад нэг ингээд гараад ирнэ. Нэг гарч шак гэж нэг мэтгэл бүр 10 хэдэн метр зэтэр урдаг гэж байгаа. Тэр уралт мөр хэдхэн сарын дотор моторч болдог гэж байгаа. Зарим зүйл тарих гэж уддаг, урах гэж уддаг бол зарим нь тэ тарих урах гэж удах хэрнээ урахаараа маш хурдан ордог. Тиймээс өнөөдөр Битаний урагч чуулганы итгэгчтэй та бүхэн эзний зүрх сэтгэлийг эзний хайрыг амьдралдаа тарихгүй юу? Тэгээд хизээ нэгэн цагт эзэн өөрөө ихлүүлсэн бол урах болно. Эртний нэг герман үг байдаг. Тэрний үгээр бурхны ивэлээс бүх зүйл шалтгаалдаг юм а гэдэг үг. Бидний хичээл чармаалт дөрүүд зан шаргуу байдал 100% одоо хичээл чармаалт 1% авьяас эдэр гэдэг агуу философи өгүүдээс чухал үгний үгээр бурхан бидний дотор сайн ихлүүлсэн сайныгаа заавал дуусгадаг юм а. Есүс Христийг ирэх өдрийг хүртэл. Ингээд асуулт. Энд яагаад юу ч байхгүй юм бэ гэж бурхан асуух юм бол танд хариулт байгаа юу? Чи хизэнээс энд байгаа юм бэ гэдэг асуултыг танаас асуувал та юу гэж хариулах вэ? Чи энд яагаад юу ч байхгүй байгаа? Чи хизэнээс хойш энд байгаа. Тэгээд тэгсэн дахиад энд яагаад юу ч байхгүй юм бэ нэ гэж асуух юм бол танд хэлэх хариулт байгаа юу гэж. Таны байгаа газар ургаж, таны байгаа газар эвлэрч, таны байгаа газар идгэрч, таны байгаа газар сайн мэдээ тунхаглах ёстой шүү. Таны байгаа газар хүмүүс ядарч, танаас олж одоо хүмүүс зүдэрч, таныг бас харж хандаж, тантай бас хуваалцах шаардлагатай болж амьдарч байгаа бол та хизэнээс яг өөрийнхөө амьдралыг ургахцыг хураахын тулд тарьж эхлэх гэж байгаа юм бэ гэж. Танд тийм их хугацаа байгаа гэдэг та үнэхээр итгэлтэй байна уу гэдгийг энэ өглөө энэ өдөр дуулал 126 дугаар ишлээс бүгдээрээ суралцж явахдаа танаас асуумаар байна. За ингээд талархал, тайвширлуу эсвэл урам зориг, хайр эсвэл сэтгэлээр уналт болон готрол ганцаардлуу гэдгийг өнөөдөр таны итгэлийн үр жимс болон эзэн Есүстэй хамт бурхны одоо зүрх сэтгэл одоо бурхны төлөвийг хэр зэрэг ойлгож байгаагаас чинь шалтгаална гэдгийг энэ өглөө бас хэлхийг хүсэж байна. Тэгээ эзэн манай чуулганы итгэгчдийг таны хажууд байж байгаа үнийг түрүүн тань руу хараад гайхаад байсан хүнийг хайрлан инэрх хивээх болтугай. Тэгээд өнөөдөр би бас нэг зүйлийг бас нэмж хэлмээр байгаа нөхөр маа чуулганд бас төвшөө пастор Монгол чуулганд багшлах чадвартай цөөхөн пасторуудын нэг манай чуулганд байгаа учраас би та бүхнийг бас чуулган дээр явж байгаа Библи судлалын цагууд болоод өглөөний залбирлын цагуудад олноороо оролцдог байхыг бас уриалж байна гэж. Тэгэхээр хамтдаа хайсан энэ ирэл хайгуул энэ тэнд олон одоо итгэлийн ургацуудыг хураах бас гэрчлэл бас мэдээж тэр хэмжээгээр бид нар хуваалцах олон зүйлтэй болно гэдгийг та бүхэнд бас уриалан хэлхийг хүсэж байна. За ингээм хамт залбирая.
Хэзээ таны харинуулах уу? Орчлын ертөнцийг бүтээсэн, биднийг бүтээсэн, орчлын ертөнцийг төлөвлөсөн, бидний яг энэ цаг мөчид амьдрахаар төлөвлөсөн. Орчлын ертөнцийг бүтээж, бүгдийг бүрдүүлсэн. Биднийг ч гэсэн яг энэ үед амьдруулж, биднийг хайрлах, биднийг уучлах, биднийг дэмжих хүмүүсийг бидний эргэн тойрон бий болгосон. Бурхан эзэн минь энэ цаг мөчид залбирanгуйж байна. Та биднийг муу ерийн сүнс болоод түүний хүмүүсээс хамгаалж өгөөч. Та биднийг өөрийнхөө үнэлэмжийг унгадаг, сэтгэл готрол болоод өөрийгөө зөвөр харж чаддаг тэр буруу байдлаас та биднийг хамгаалж, та биднийг өөрчилж өгөөч гэж тайлбарж байна. Тэгээд өнөөдөр бид хамтдаа Битаний орох чуулганы итгэгчид болон өнөөдөр хамтдаа эзний өмнө ирсэн бүхий л Монгол итгэгчдийг та ивэж өрөөж өгөөч. Бид тарьдаг байхыг хүсэж байна. Бид тарьдаггүй хүмүүс гэж тунгалмааргүй байна. Бид тариад ургуулдаг, түүнийг үр жимсийг хүртдэг, хүртээ зогсохгүй хуваалцдаг байхыг хүсэж байна. Бүх зүйл танаас шалтгаалж байгаа. Гэхдээ өнөөдөр таны бидэнд өгсөн төлөвлөгөөнд дуулууртай байх биднээс бас маш их олон зүйл шалтгаалж байна. Та бидэнд урам зориг өгөөч, хүч чадлыг өгөөч. Есүс таны гайхалтай нэрээр залбирanгуйлаа. Амен.